Энтгийн мэдээ танд шууд төрж байна. 2025 онд 134 мянган хүн амтай нэг аймгийн нийт хүн амыг мансууруулах хэмжээний хар тамхи мансууруулах бодисыг хууль хяналтын байгууллагууд илрүүлэн таслан зогсоожээ. Мөн энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийн тоо жилээс жилд өсөх хандлагатай байна. За тухайлбал 2026 оны эхний хагас жилийн байдлаар 301 гэмт хэрэг зөрчил илрүүлсэн нь өмнөх оны мууяас 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Өнөөдөр олон улсын хар тамхи мансууруулах бодистой тэмцэх өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан мэрэгчлэнүүд Монгол улс шиг хүн ам зүйтэй улсын хувьд хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдэж буйн ноцтой эрсдэл дагуулж байгааг онцоллоо. Иймд хууль зүйн яам, хил хамгаалах ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, гайлын ерөнхий газар хамтран иргэдэд зориулсан урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг 3 байршил зохион байгууллаа. За нэг газар болоход Орон нугай аймгийн Замууд сумын Замуудын бомб, за нөгөөд нь Өмнө нугай аймгийн Гашуус хотын бомб. За нэг нь болохоор одоо бидний байгаа Чингис хаан олон улсын зохисны буудал дээр яг энэ мансууруулах бодисын хор улсыг нэгд олон нийтэд сурчлах. За энэ гадаад зурчихдаа та бүхэн одоо бусдаас дайвар ачаа авснараа энэ төрлийн гэмтд холбогдох эрсдэл байгаа шүү гэдэг хүргэх хэрэгтэй арга хэмжээ зохион байгуулалт явж байна. За сүүлийн жилүүдэд бол хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмтрийн гаралт бол жил бүр 23-аас 66% өсөлттэй бүртгэгдэж байна. За мансууруулах бодисын хэрэглэгч донтогч нарын хувьд бол дан ганцхан одоо мансууруулах бодисын хэрэгтэй холбогддог. За энэ төрлийн хэрэглээгээ хангахын тулд хулгай хийдэг, залилан хийдэг. За тэгээд нөгөө мансуурсан хэвийн бус байсан үедээ одоо он цэцгийн аргаар гэмт хэрэгүүдийг үлдчихдэг. Тэгэхээр энэ бол нийгэмд учруулж байгаа маш том аюулын нэг хэлбэр гэсэн. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт хэрэглэгч, тээвэрлэгч, дамжуулагч хэлбэрээр холбогдож, хуулийн хариуцлага хүлээж буй иргэдийн дунд насан туршийн хүүхдийн тоо нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал 2024 онд ийм төрлийн хэрэгт 4 хүүхэд холбогдож байсан бол 2025 онд энэ тоо 11 болж өсжээ. Мөн эд хөдөлмөрийн насны буюу 18-аас 35 насны залуус хар тамхи мансууруулах бодис хэрэглэх, хилээр хууль бусаар нэвтрүүлэх, худалдаалах зэрэг гэмт хэрэгт ихээр холбогдож байгаа нь анхаарах шаардлагатай асуудлуудын нэг болж байгааг албаныхаа онцоллоо. Ийм дэргэдийг үр хөвгтөд тавих, хараа хяналтаа сайжруулах, энэ төрлийн гэмт хэрэгээс өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлэхэд идэвхтэй оролцохыг уриаллаа.